Сайн бацгаана хүүхдүүдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө ээлж хичээлд оръё. Хүүхдүүдээ математикийн хаттрын нэгээд сар өдрөө хичээрээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв юмсыг тоолох. Яаж тоолох юм бэ? Хүүхдүүдээ дараах тасгалуудыг ажиллацгаая. Хүүхдүүдээ эдгээр алимыг тоолоорой. Хэдэн ширхэг алим байгаа бол тоолох боломж байна уу? Хэрхэн тоолох вэ? Шууд хараад тоог нь гаргаж болж гин үү? Алимыг ингээд савлаад тавьсан байдаг тийм ээ. Хэдэн ширхэг алим байгаа бол мэдэх боломжгүй. Тэгвэл эдгээр алимыг тоолох хэлбэр аргыг одоо бүгдээрээ үзцгээе. 3 шилэн сав авлаа. Шилэн савнд алимаа хэрхэн тоолж хийх вэ? Хүүхдүүдээ хамтдаа тооцгоё. Сав болгонд эхлээд багш нь нэг алим хийлээ. Дахиад нэгийг хийлээ. Одоо сав болгонд 2 алимтай боллоо. Дахиад нэгийг хийсэн чинь сав болгонд 3 алимтай боллоо. Одоо савбарт 4 алимтай боллоо. Савбар 5 алимтай боллоо. Ирсэн 3 алимыг нэгээр нь хий. Савнд алимаа хэрхэн хийсэн бэ хүүхдүүдээ? 6-6-гаар нь хийлээ. Үнийг юу гэж нэрлэх юм бол юу гэж бодож байна хүүхдүүдээ? Хооронд нь нэмлээ. Нийт хэдэн алим байна вэ? Нэг савнд 6 алим байна. 6 алимтай. Нэг савтай алимаа юу гэж нэрлэх вэ? Нийтдээ 18 алим байна. Тэгвэл савтай алимаа нэг багц алим гэж үзнэ. Өнөөдрийн бидний хичээлийн сэдэв юмсыг багцлан тоолох. 6-6-гаар нь багцлан тооллоо гэсэн үг. Бидний идэх дуртай Харибо чихэр юм. Тэгвэл энэ Харибо чихэр хэдэн ширхэг байгаа юм болоо? Та нар мэдэж байна уу? Одоо чихэр хэд байгаа болоо? За хэдгээр нь багцлав. 1, 2, 3, 4, 5-аар нэг багц. Дахиад нэг багц. Дахиад 5-аар нэг багц. 3 дахь багц нь гарсан. Одоо 4 дахь багц. 5 дахь багц. 6 дахь багц. 7 дахь багц. 8 дахь багц. 9 дахь багц. Багц бүрт 5 удаатай чихэр байгаа. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. Хэдэн багц гарсан? 9 багц гарлаа. Хэдэн чихэр байгааг яаж олох вэ? Нэмлээ. 5-ыг 9 удаа нэмэхээр 45 гарч байна. Хэлбэр аргаар яаж нэмж болох вэ? 10-10-аар нэмж болно. За одоо тэгвэл 10-10-аар нэмье. Бүр илүү хэлбэр тийм ээ. Бас 10-10-аар нь багцлаад нэмж болох нь. 10 хэд удаа? 3 удаа. 10 4 удаа.
Тэгээд 1-5-тайгаа нийлэхээр 45 гарч байна. За хүүхдүүдээ уртай шагааг хэдэн ширхэг байгаа гэж бодож байна та нар? Бүгдээрээ уртай шагааг хэрхэн хүүхдүүд тоосныг ярилццгаая сурахж дээрх бодлого. Зул, Баяр, Намина уртай шагаагаа нэг бүрчлэн тоолжээ. Зул болохоор 1, 2, 3, 4 гэж тоолсон байна. Баяр болохоор 5, 10, 15 гэдэг цааш нь үргэлжлүүлээд тоолсон байна. Намин болохоор 2, 4, 6, 8 гэж тоолсон байна. Яаж багслан тоолсон бол та нар юу гэж бодож байна? Зулын тоолсныг харъя. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 гээд нэг нэгээр нь тоолсон бол Баяр ингээд нэг багц. За ингээд нэг багц. Ингээд нэг багц. За үлдсэн нь бас нэг багц. Нэг багцад хэдэн ширхэг оногдож байна? 1, 2, 3, 4, 5 оногдож байна. 5-аар хэдэн багц болсон? 1, 2, 3, 4 багц болсон. Ингээд 5, 10, 15, 20. Тэгвэл нийт хэдэн шагаа байсан байна? 5-5-аар тоолоод 20 шагаа байсан байна. Мөн нэгээр тоолоод 20 шагаа байсан байна. Тэгвэл 8 хэрхэн тооллоо? 2-2-аар нь багцсан байна. 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20 гээд ингээд 2-2-аар нь багслан тоолжээ. Хэний тоололт илүү хурдан хугацаанд тоолдсон байна. Баярыг яагаад гэлээ нэг багцад оногдож байгаа тоон олон байна гэсэн үг. Хүүхдүүдэд тэгвэл аливаа зүйлийг багслан тоолох хамгийн амархан байдаг байна. 107 дугаар бодлогын зааврыг уншаарай. Харандаа 2-2-аар нь багслан тоолоод дөрвжин тохирох тоог бичээрэй гэсэн байна. За харандааг 2-2-оор ингээд багцлсан байна. Дараагийн харандааг 2-оор багцллаа. Бас дараагийнх нь 2-оор багцллаа. Энийг бас 2-оор багцлая. Бас 2-оор багцлая. Нэгдээ хэдэн багц болсон бэ? 1, 2, 3 дахь багц, энд 4 дахь багц, 5 дахь багц, 6 дахь багц. Нийтдээ 6 багц гарчээ. За энд юун дээр тэмдэглэсэн юм бэ? Тоон шилэн дээр тэмдэглэсэн байна. Энд нэг багцад хэд оногдож байгаа вэ хүүхдүүдээ? 2 оногдож байгаа. Багц бүрт 2 харандаа байгаа гэсэн үг.
Тэгвэл 2-2-оор нэмэгдэхээр чиг 2 4 энд хэд байх вэ? 6 байна. Энд хэд байх вэ? 8 байна. За дараа нь энд хэд байх вэ? 12. За хүүхдүүд дэвтэр дээр хэрхэн тэмдэглэх вэ? Дээрээ шугам харандаага аваад тэмдэглээд яваарай. 1 багцад 2 харандаа. 2 дахь багцад 2 харандаа. 3 дахь багцад бас 2 харандаа. 4 дахь багцад 2 харандаа. 5 дахь багцад 2 харандаа. 6 дахь багцад 2 харандаа байна. Одоо нийт хэдэн харандаа байгааг хэрхэн олох вэ? 2-ыг хэдэн удаа нээсэн? 2-ыг 1, 2, 3, 4, 5, 6 удаа нээсэн. 2-ыг 6 удаа нэмэхээр 12 гардаг. Дараагийн бодлогыг бодъё. Дараагийн бодлого маань халбарыг багцлах нь. Хэдээр багцлах нь вэ? 1 багцад хэдэн харандаа халбар байна? 1, 2, 3, 4, 5 халбар байна. Тэгвэл дараагийн багцад мөн адилхан л хэдэн халбар байх ёстой? 5 халбар байх ёстой. Багш нь багцлж зуръя. За хэд дахь багц нь вэ? 2 дахь багц нь. 2 дахь багц нь болохоор хэдэн халбартай болох вэ? 10 халбартай болно. Дараагийн багцыг зуръя. За 5-5-аар багцлаад 3 багц боллоо. 1 багцад 5 халбар. Үнэхээр одоо хэд болох вэ? 5-аар нэмэхээр 15 болно. Дараагийн багцыг зуръя. Ингээ хэдэн багц болов? 4 багц боллоо. 1 багцад хэдэн халбар байгаа вэ? 5 халбар байгаа. Ингээ 5-аар нэмэхээр 20. За одоо үлдсэнийг нь болохоор ингэж багцлаа. 3, 4, 5. За дараагийнх нь бас хэдэн үлдсэн 5 багцсан. За ингээ нийтдээ хэдэн багц болов? 1, 2, 3, 4, 5, 6 багц боллоо. Үнэхээр энд 5-5-аар 5, 10, 15, 20-гээр 25. За энд хэд байх вэ? 27-д 5-ыг нэмэхээр 30. Нэмээд тоолъё. 5, 10, 15, 20, 25, 30. За энэ багцад тоо бичихгүй. Яагаад гэвэл дахиад нэг багц байхгүй байгаа учраас. Дараагийн бодлогыг бодъё. Бодлогыг өдрөг уншаарай. Дийлгүүр
10-10-аар савлсан 7 хайрцаг жигнэмэг буулгажээ. Нийт хэдэн жигнэмэг буулгасан бэ? Жигнэмгийн тоог нэмэх үйлдэлээр олоорой. Дахиад багшаа дагаад уншаарай. Дэлгүүрт 10-10-аар савлсан 7 хайрцаг жигнэмэг буулгажээ. Нийт хэдэн жигнэмэг буулгасан бэ? Жигнэмгийн тоог нэмэх үйлдэлээр олоорой. Яагаад багш нь зургаар илэрхийлж харуулъя. Энэ хэдэн хайрцагтай жигнэмэг вэ? Нэг хайрцагтай жигнэмэг. Нэг хайрцагын дотор хэдээр савлсан тоолыг 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Нэг хайрцагт 10-аар савлсан байна. Тэгэхээр зэрэг 10-аар савлсан хэдэн хайрцаг үлээ? 7 хайрцаг гэж хэлсэн. 10-10-аар савлсан 7 хайрцаг. Дахиад 2 дахь хайрцаг нь бас 10-аар савлсан гэсэн. Үүнийг юу гэж уншдаг вэ? 10-10-аар гэж уншдаг гэсэн. 10-10-аар савлсан багш нь хэдэн хайрцагыг үзүүлэх? 2 хайрцагыг үзүүллээ. Хэдийг үзүүлэх ёстой вэ? 7 хайрцагыг үзүүлэх ёстой. 3 дахь хайрцаг. 4 дахь хайрцагтай жигнэмэг, 5 дахь хайрцагтай жигнэмэг, 6 дахь хайрцагтай жигнэмэг, 7 дахь хайрцагтай жигнэмэг. Үүнийг 10-10-аар савлсан гэж давтсан тоог 10-10-аар гэж хэлдэг. Хэдэн хайрцаг үлээ? 7 хайрцаг жигнэмгийг хаант буулгасан? Дэлгүүрт буулгасан. Нийт гэдэг маань бүгдээрээ нийлээд хэдвэ гэсэн үг юм ингээд. Нийт хэдэн жигнэмэг буулгасан бэ? Жигнэмгийн тоог нэмэх үйлдэлээр олоорой. Та хэрхэн олох вэ хүүхдүүдээ? Дэвтэр дээрээ бүгдээрээ бодолт хий. Бодолт хийхийн тулд зорино. Үүнийг эрчмийн аргаар бодох гэж нэрлэдэг. Энэ маань нэг хайрцагтай жигнэмгийг төлөөлөл зорж байгаа. Нэг хайрцагтай жигнэмэг дотор хэдэн жигнэмэг байгаа вэ? 10 жигнэмэг байгаа гэсэн. Нэг хайрцаг дотор 10 жигнэмэг байгаа. 2 дахь хайрцаг, 3 дахь хайрцаг, 4 дахь хайрцагтай жигнэмэг, 5 дахь хайрцагтай жигнэмэг, 6 дахь хайрцагтай жигнэмэг, 7 дахь хайрцагтай жигнэмэг. Хайрцаг бүрт 10 жигнэмэг байгаа. Тэгвэл нийтдээ хэдэн жигнэмэг байгааг нэмэх үйлдэлээр олоорой гэсэн. 10-ыг хэдэн удаа нэмэх вэ? 1, 2, 3, 4, 5, 6, 7 удаа нэмэх. 10-ыг 7 удаа нэмэхэд хэд гарах вэ? 10, 20, 30, 40, 50, 60, 70. Ингээд 70 гарна. Дараагийн бодлогыг бодъё. Харандаануудыг хэдээр багцлсан байна вэ? Харандаануудыг хэдээр багцлсан байна вэ? Нийт хэдэн харандаа байна вэ? За, нэг багцад хэдэн харандаа байгаа бүгдээрээ тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Нэг багцад 10 харандаа байна. Нийт хэдэн багц вэ? 1, 2, 3, 4, 5, 6 багц вэ? Багц болгонд 10 харандаа байгаа. 10, 10, 10, 10, 10, 10. Дэвтэр дээрээ зурглал хийгээд бодъё. Үүнийг нэг багц харандаа гэж ойлгоно. Дотор нь 10 харандаа байгаа гэж ойлгоно. 2 дахь багц, 3 дахь багц, 4 дахь багц, 5 дахь багц, 6 дахь багц. Бодлтыг гүйцэтгэе. Нэмэх үйлдэлээр 10-ыг хэдэн удаа нэмэх вэ? 1, 2, 3, 4, 5, 6. 6 10-ийн 60.
10-ыг 6 удаа нэмэхээр 60 гардаг байна. За товчнуудыг 2-2-оор багслаарай гэж байна. Товчнуудыг 2-2-оор дагсан тоог 2-2-оор гэж бичдэг. 2-2-оор багслаарай. Хэдэн багс болсон бэ? Нийт хэдэн товч байна вэ гэж байна. За товчийг бүгдээрээ 2-2-оор багслая. За 1-р багс энд багцлсан байна тийм ээ. 2-р багс дараагийн 3 дахь багсыг багш нь зурлаа. 3 дахь багс. 4 дахь багс. 5 дахь багс. 6 дахь багц. 7 дахь багц. 8 дахь багц. 9 дахь багц. 10 дахь багц. Хэдэн багц болсон бэ? 10 багц болсон. Нийт хэдэн товч байна вэ? За хэдэн багц боллоо? 10 багц болсон. Нэг багцад хэд байгаа вэ? 2 байгаа. Тийм болохоор зэрэг одоо 2-ыг хэдэн удаа нэмэх вэ? 10 удаа нэмэх гэсэн. 2 3 4 5 6 7 8 9 10. 1 багц, 2 багц, 3 багц, 4 багц, 5 багц, 6 багц, 7 багц, 8 багц, 9 багц, 10 багц. За тэнцүү хэд гарах вэ? 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20. Гэнэттэй 20 юу байгаа вэ? Товч гэж бичнэ. За бүгдээ бичиж авсан уу? За дараагийнхаа бодлогороо оръё. Гүйцэж багцаарай. Хэдэн багц болсон бэ гэж. За нэг багцад хэд оногдож байгааг эндээс харна тийм үү? 1, 2, 3, 4, 5. Нэг багцад 5 харандаа байна. Тэгвэл бүгдээрээ гүйцэд багцлие. Нэг багц яана гэсэн үг. Гарна гэсэн үг. Нэг багцад 5 харандаа. За одоо энэ багцыг гаргая. Ингээд 3 4 5 харандаа. Дараагийн багцыг гаргая. За энэ бас 5 харандаа. Дахиад дараагийн багцыг гаргая. За одоо үлдсэн бас нэг багцаас нь 5 харандаа байгаа учраас. Нийтээр хэдэн багц зоров? 1, 2, 3, 4, 5, 6 багц зурлаа. Тэгэхээр 5-ыг хэдэн удаа нэмэх вэ гэдэг? 5-ыг 6 удаа нэмэх гэсэн. За багштай бичиж 5-ыг хэдэн удаа нэмэх вэ? 6 удаа. Дагаа бичээ яваарай. 5-ыг 3 удаа нэмлээ.
5-ыг 4 удаа нэмлээ. Тавуудаа нэмлээ. Зургаатаа нэмлээ. Хэдэн багцаагаас 1, 2, 3, 4, 5, 6. За тэнцүү хэд гарах вэ? Нийт хэдэн харандаа байгаарэ? За 5, 10, 15, 20, 25, 30. За ингээд 30 харандаа. Хүүд шугамын хуваарийг бичихэд туслаарай гэж. Даавныг юу гэж ойлгож байна вэ? 5-5-аар багцлсан гэсэн үг. Энд нэг багцад 5 оногдож байгаа 5 тоож болох зүйл юм гэсэн үг. Тэгэхээр зэрэг 5 багцаар хэдэн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. Нэг багцад 5-аар хэдэн багц вэ? 8 багц байгаа. 10, 15 гэдэг хэд байх вэ? 20, 25, 30, 35, 40. Энэ багцаа тоолъё. Багцтай харандаага нэмээд 5, 10, 15, 20, 25, 30, 35, 40. Тэгвэл цааш нь үргэлжлүүлээд бичвэл хэд болох вэ? Өөрсдөө биедан бичиж бодоорой. Дараах бодлогыг бодъё. Бодлогын хэлбэрийг уншаарай. Дэвтэртээ 14 ширхэг дугуй тус зураарай. Дэвтэртээ 14 ширхэг дугуй тус зураарай. За дугуй тус зуръя. Зурхын тулд дэвтэр дээрээ башаагаад байгаа зураад яваарай. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14. 14 ширхэг дугуй тус зурлаа. Зурсан дугуйгаа 2 эрээр багцлан зураарай гэж. За 2 эрээр багцлахыг багш нь ингэж авлаа. 2 эрээр багцлаарай охтодээ. Ингээд үзгээрээ бичээд яваарай. 2 эрээр багцласнаа бичээрэй. Хэдэн багц болсон бэ? Ингээд 1 багц гэсэн үг. За дахиад энэ дээр бас ингээд 2 дахь багц. 3 дахь багц. 4 дахь багц. 5 дахь багц. 6 дахь багц. 7 дахь багц. Нийт нэг багцад хэд оногдлоо? 2 оногдсон. Нэг багцад 2 оногдоод 2 хэдэн удаа байгаа? 1, 2, 3, 4, 5, 6, 7 удаа байгаа. Ингээд нийтдээ хэдэн дугуй тус үлээ? 14 ширхэг дугуй тус шүү дээ. 115 номерыг ажиглаарай. Машины дугаарыг гүйцээгээрэй гэсэн. Машины дугаарыг гүйцээгээрэй. Эхний машин 12 гэсэн дугаартай. Тэгээд дараагийн машин 22, дараагийнх нь 32, дараагийн машинуудын дугаар мэддэхгүй байна. Тэгвэл одоо дэвтэр дээр бичээрэй. 12, 22, 32.
Тэгвэл дараагийн 2 машин хэд байж болох вэ? Хэрхэн тооцоолж бодох вэ? 12-оос 22 хүртэл хэдээр нэмэгдсэн байна? 10-аар нэмэгдсэн байна. 22-оос 32 хүртэл бас 10-аар нэмэгдсэн байна. 32-оос тэгвэл 10-аар нэмэгдэн гэсэн үг. 10-аар нэмэгдэхээр 42. 42 дээр 10 нэмэхээр 42. 42-оос бас 10-аар нэмэгдээд 52. Тэгвэл энэ машин хэд дугаартай байх нь вэ? 42 гэсэн дугаартай байх нь. Дараагийн машин нь 52 гэсэн дугаартай байх нь. За. Цааш нь бодлого бодъё. Дээрх машинуудаас насан дэлгэр нар нэг машин сонгожээ. Тэдний машины дугаарын зөрөө 20. Зөрөө гэж юу хэлдэг вэ? Зөрөө гэдэг маань хоорондын хассан зөрөөг хэлж байгаа. Нэг машины дугаар нөгөө машиныхаа дугаараас 20-оор яах нь зөрөөтэй байна гэсэн үг. Насан дэлгэр нар ямар дугаартай машин сонгосон байж болох вэ? Насангийн машинаас нэг дугаараас дэлгэрийн машины дугаарыг хасахад зөрөө нь 20 гарч ийна гэсэн үг. Тэгвэл 20-ын зөрөөтэй ямар машин байж болох вэ? Зөрөө нь 20 гэж мэдэгдэж байгаа учраас эхний машин 12 дугаартай байлаа. Насан 12 гэсэн дугаартай машинтай болвол дэлгэр 20-ын зөрөөтэй гэхээр хэд дугаартай машинтай байж болох вэ? Үүнийг олохдоо мэдэгдэж байгаа 2 тагаа хооронд нэмж олдог. 32. Тэгэхээр энэ 20 бол зөрөө нь 32 12. Хоорондын зөрөө 20 байж чадчихэв үү? Чадж байгаа. 32-аас 12-ыг асуу зөрөө нь 20 гарна гэсэн үг. Үнэхээр зэрэг 32 дугаартай машин нь насангийн машин байвал 20-ын зөрөөтэй гэхээр 12 дугаартай машин дэлгэрийг байж болно. Дахиад өөр бас машины дугаар байж болох уу? За. Энэ хоёрын нийлбэрээр 42 олно гэсэн. Тэгэхээр 42 дугаартай машин нь насангийнх байсан бол 20-ын зөрөөтэй болохоор 22 нь дэлгэрийг байж таарна гэсэн үг. Дахиад бас боломж байна уу? 20-ын зөрөөтэй гэхээр эндээс 52 дугаартай машин насангийнх байсан бол 20-ын зөрөөтэй болохоор 32 дугаартай дэлгэрийг байж таарна. Ингээд улаанаар тэмдэглэгдсэнүүд нь болохоор 50-ын зөрөөтэй машины дугаар гэсэн үг. 32 12 гэсэн дугаараар машин гарч болно. 42 22 гэсэн дугаараар байж болно. Мөн 52 32 гэсэн дугаараар машин байж болно гэсэн. Хүүхдүүдээ гэрийн даалгавар 114 номерыг бодоорой. Нийлбэрийн утгыг олоорой гэсэн байна. Бас өөрсдөө дуртай тоогоороо зурж чадах зүйлээ зураад дуртай тоогоороо багслаарай. Жишээ
10 алим зураад хэд хэдээр тэнцвэртэйгээр багцлж болох вэ? Бас 12 алим зураад хэд хэдээр багцлж болох вэ? 14 алим зураад хэд хэдээр багцлж болох вэ? Гэх мэтлэн өөрсдөө тоо сонгон бодоорой. Баяртай өгтдөө.